Сайн байцгаана уу найзуудаа. Би өнөөдөр та бүхэнд гайхамшиг төсвөр нас гэдэг номны эерэг бодол гэдэг сэдвээр ярих болно. Тэгээд эерэг бодлын гэдэг сэдвийнх нь ихэнд болохоор хүмүүс эерэг бодолтой байж чадвал ингээд бодсон зүйлүүд нь биелдэг. Сөрөг бодолтой байж чадвал тэр сөрөг бодсон зүйлүүд нь л биелээд байдаг. Тийм учраас бид нар бүгдээрээ эерэг бодолтой байх ёстой. Тэгээд бас одоо хичээл дээр ингээл шалгалт малгалтан дээр гид зүвдэх ингээл хачин болох ингээ юу болдөө штэ. Тэр бүгд одоо ингээл шалгалтын ингээл цаг дуусах гэдэг штэ. Тэгэнгүүт ингээл чи ингээл сандраал одоо ингээд шалгалт чи ингээ 10 дасгалтай байхад чи 8 дээр нь явж байхад одоо шалгалтын чи цаг дуусахад 5-6 минут дутуу байхад чи амар сандардаг штэ. Тэрнтэй адилхан одоо ингээд хүмүүс одоо ингээл муу сөрөг зүйл бодохоор ингээл гидсэн эвгүй болоод сандраал хачин болдог байхгүй. Тийм учраас шалгалтын үеэр ч гэсэн ер нь тайван байж өөрийгөө тайвшруулаад одоо ингээд тэр шалгалтыг одоо би гүйцэд яг усаа хийж чадаагүй ч гэсэн тэнцсэн байхад ер нь бол болно гэж бодоод маш тайвнаар одоо 8-аас 10 дугаар дасгалт хүртэл хийдэг ч юм уу тий. Тэгээд хэрвээ чи та амжиж чадна. Чадахгүй бол тэгээд дараагийнх юмнууд анхаарад тэрийгээ дахиж бодохгүй байснын дээр тий одоо тэр нь бас юу гэсэн утгатай гэхээр одоо ингээ нэгэнт болоод өнгөрсөн юмны ардаас бодоод ингээд дахин бодоод тэх байсан, ингэх байсан одоо тийм л айхтар байсан бол одоо ингээд өөрийнхөө яг тэр үедээ хийх байсан шүү дээ. Тийм учраас алдсан л бол дахиж тэрнийхээ талаар битгий бод. Тэгээ бүр мөсөн одоо ингээд март гэсэн үг. Тийм утгатай одоо ингээд гоё эерэг бодол гэдэг нь тийм гоё утгатай их байна. Тэгээд одоо бас нэг зүйл нь болохоор хүмүүс эерэг бодолтой байж чадахгүй бол ингээл амьдралынх нь ингээл бүх зүйл ингээд бүтэхгүй ингээл дандаа муугар байна. Сөрөг бодол бодоод байвал харин ингээл зөв зүйл ингээл бодох юм бол тэр нь биелнэ. Энэ нь бас юу гэсэн утгатай вэ гэхээр хүмүүс бид нар одоо ингээд бодсон зүйл нь биелдэг. Тийм учраас одоо ингээд муу юм бодохгүйгээр сайн зүйл бодоод бодох юм бол тэр хүсэл чинь биелнэ шүү. Тэгээд үргэлж эерэг бодолтой байцгаагаарай. Дараагийн бичлэгээр дахин уулзтлаа. Түр баяртай.